Их Британий Кембриж хотод явагдах өсвөр насны сурагчдад зориулсан өвөл зуны сургалтаар Кембрижийн сургуулийн харьяа олон сонирхолтой музейтэй танилцах боломжтой. Кембрижийн сургуулийн амтан судлалын музей нь заан, авраг залхуу, анааш, шувууд, хевлээр явагчид, шавж, нэлцгай биетүүд гээд бүх амьтны ертөнцийг хамарсан мянган үзмэртэй. Онцгой үзмрүүдээс танилцуулахад энд олон төрлийн акулын шүдний цуглуулга бүр мегалодоны чулуужсан шүдийг хүртэл дэлгэн үзүүлсэн байдаг. 1680-аад онд устсан доодо шувууны дэлхийд ганц байдаг бүтэн арга ясны цуглуулга энэ музейд байдаг. Энэхүү шувууны цуглуулга өөр доодо шувууны яснаас бүтсэн гэдгээрээ онцлог. Ойролцоогоор 10,000 жилийн өмнө устсан 4,000 кг жинтэй хуурай газрын хамгийн том хөвгтөн амьтдын нэг байсан слөө буюу авраг залхуу гэгдэх амьтны арга ясыг энэ музейд харах боломжтой. Музейн үүдний танхимд байрлах 21 метрийн урттай халимны арга яснаас эхлээд энэхүү музейгээс амьтдын талаар олон зүйлийг мэдээд аваарай.